Нүдэнд харагдаж чихэнд сонсогдохгүй зүйл сэтгэлд мэдрэгддэг. Харийн нутгийн тэнгэрийг хараад хэсэг жаахан бодол цатарав. Цэлмэг сайхан харагдагч цаанаа л өөрийн биш юм шиг санагдана. Санааных лэз сайхнаар нь л бодъё. Хаяа бүх зүйл нь өв тэгшмэд хэрнээ нэг л зүйл дутуу. Эсвэл хангалуун сайхан биш хэдий ч нүднэг эрэлтэж жаргал түгээдэг хүмүүстэй таардах. Амьдрал сайн, сайхан, зөв явхад хэтэрхий богинохон. Зовж, шаналж, дутаж явхад хэтэрхий урт гэсэн ойлголт хүнээс хүндүлддэг. Үннээс үнэнд оршдог агаад бодлын хязгаар дамжсан гагц үнэн гэвэл инэгэлтэй. Амьдрал гэж зөвхөн цаг хугацааны л тухай ойлголт гэж юу? Үгүй бах. Яаж оршсон бэ гэдэг агуулгын тухай ойлголт баг. Та яаж оршсон бэ? Уулзаад салахад үг хэл үйлдэл бүрээ хянаж зөв явах юмсан гэсэн бодол төрүүлдэг эерэг хүмүүс хичнээн сайхан. Хайрламар бас хүндэлмээр дахин таармаар даган дойраймаар тэд ихэнхдээ өөрийн асуудлыг хойш орхиж хүний хэрэгт санаа зовндог, хамт шаналдаг, бас хамт баярладаг. Тэд өөрт байгаа бүхнээ өөртөө гэж үлдээлгүй бусдад зориулдаг. Хариу нэхэлгүй зүгээр л өгчөгдөг. Тэд дандаа инээж явдаг, бас хөнгөн хошигнож алайлдаг. Учир нь өөрийнх нь жаргал бусдын талархлаар тэжээгдэж инээмсэглэлийн гармон ялгаруулдаг баг. Тэд хэтвчэндх сүүлчийн 500 төгрөгөөр өөрөө автобусанд сууснаас найзуудтайгаа зармиг долоогоод хамтдаа зорьсон газар руугаа инээд алдан алхаж очихыг илүүд үздэг. Тэд ийм л хүмүүс. Амьдралд заримдаа хангалуун сайхан биш хэдий ч нүдэн гэрэлтэж жаргал түгээдэг тийм хүмүүстэй таарддаг л үстэй. Өнөөдөр тэднийг нэг ч удаа гэсэн үгийн сайнаар дайлаарай. Ирэх хариу нь түүнээс чинь ч илүү байх болно. Тэр нь сэтгэлд чинь мэдрэгдэх болно. Тэнгэр өд дахин нэг харж гараа сарвчлан хэсэг зогслоо. Өмнө нь таарч тусламжийг нь хүртсэн сайхан сэтгэлд хүмүүстэй бүгдд нь баярлаа гэж хэлье. Эерэг бүхнийг хамтдаа түгээж игнэнд чинь нэгдхийг хүслээ. Бас шийдлээ. Нүдэнд харагдаж чихэнд сонсогдохгүй зүйл сэтгэлд мэдрэгддэг.